Сайн байцгаана уу? Тугис ТV яг байгаагаараа подкастад тавтай морилцаа. Манай энэ удаагийн дугаарт маань Герман улсаас оролцож байгаа. Очир бата өгтө Болормаа маань оролцож байгаа. За Болормаа маань бол одоо хувийн бизнесийг эрхлээд өөрийнхөө үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж амьдарж байгаа юм мундаг бүсгүй маань байгаамаа. За тэгээ минь найз сайн байна уу? Урилгын минь хүлээж авсанд бас баярлалаа. Үзэгчдэд сайхан өөрийгөө танилцуулаарай. Энэ төви баярлаа намайг хүлээж авсан дүн сайн байцгаана уу манай Монголын ард түмэн минь ээ найз нөхд минь ээ намайг би Улаанбаатар хотод төрж өссөн соёл урлагийн их сургуулийг төгссөн хөгжмийн багшийн коллежийг төгссөн багшийн мэргэжилтэй юм аа 2000-оос Герман улсад ирээд мэргэжлээрээ ажиллаад амьдраад одоо ингээд зочид буудлын чиглэлээр ингээд бизнес эрхлээд ингээд ажиллаад явж байна да. За харин чамайг зочид буудлын чиглэлээр бизнес хийж байгаа надаас гоё санагдсан байхгүй юу? Маш том ажлыг эхлүүлээд маш их цаг завгүй ажиллаж байгааг чинь бас харсан. Тэгээд ажлынхаа тухай яриач одоо чиний ажиллаулж байгаа зочид буудлыг яг хаана байрлаж байна? Ер нь. За би 2012 оноос эхлээд энэ Ibis Budget гэдэг энэ Францын сүлжээ буудлыг ажиллуулж эхэлж байгаа. Тэгээд өөрөө бэлгэнд амьдэрдэг болохоор бэлгэндээ буудлаа авчихсан байлаа. Тэгээ ганцаараа ажиллаулаад найз нөхдөс эгчдүүс бүгд ирж тусалцдаг байлаа. Ганцаараа хүн чинь ингээ 24 цагийн буудлыг ажиллуулна гэдэг. Тэгээд нэг 10 20 өрөөтэй биш 70 80 өрөөтэй буудлуудыг ажиллаулдаг. Сонин эцтэй харилцан хүмүүний аршин улс ингээс хүмүүс ирнэ. Тэгэл их юмнуудыг сургаалсан чинь чадахгүй гэж байхгүй чадахын төлөөлгээд урагшаа тавьсаар идэл ингээд жил цаг айгүй хурдан өнгөрчжээ. Тэгээ ингэж явж байгаад одоо би Баварийн Аугсбург гэдэг хотод ирчихсэн. Ахаад нүдээ ажиллаад явж байгаа. Тэгээ саяхан ингээд нэг сараас эхлээд авсан. Ихтэй нэлээ хүний хүч хөдөлмөр шаардсан, төвчээр шаардсан их актер буудлаа. Ийм буудал гэж харсангүй, бодсонгүй хүлээж авсан болохоор ганцаа гэдэг их зүтлээ. Тэгээд ажилчид байхгүй, үйлчлэгээний хүн байхгүй, хүлээ авах тэр хүн байхгүй. Авсан юм за яг нэг тэр буудлын одоо юу гэдэг юм те одоо хүмүүсийн санал гомдлууд тавьсан тэр юмнуудыг нь харлаа. Тэгээд өөрөө үзэж хараа за яг бохир цэвэрлэгээ мэдлэгээ бүх тал дээр бол 0 байсан ч яг хийгээд төвчж яагаад хийгээд болгочноо гэтэл араасаа ингээл янз янзын асуудлууд гарч ирдэг юм байна. Хэдэн шүн онж үзлээ. Ундаг тэгэхээр техник нь ажиллахгүй учраас нөгөө хүмүүс маань 22 цагаас буудал маань хаадаг. Тэгээ 22 цагаас хойш маань үүдний хүлээ авах дээр нэг чекинг point гэдэг ингээд өөрөө үйлчилдэг тийм компьютер байдаг. Тэгээд ороод тэгээд нөгөө түлхүүр гэж байхгүй код гарч ирдэг учраас тэр кодоор үд онгоолгож ороод тэр код нь бас өөрөөрийнхөө хаалгыг нь онгоолгодог. Тэр систем байхгүй хаалганд 724-ээр онгоолгочихтэй. Тэгэхээр чинь камер нь ажиллахгүй тэгээ ганц бие эмэгтэй хүн ямар ч таних хүн байхгүй. Тэгээд тиймэрхүү үед тэгэл нэлээ явж үзлээ. Ста нэг 20 минут 30 минут унцдаг юм уу. Тэгээ сүүлдээ ингээд ирэхлээр хүн чинь яг нэг загсны үзэлгцэн юм шиг ингээд нүдэн бүрт ингээд бүрцээ. Тэгээд хийгээл явна өрөөгөө хийн юмнуудаа хийн доошогоо бууж ирэн имэйлүүдээ ажиллан захиалгуудаа авна. Тэгэл янз янз юмнууд тэгэл яг буудлаа аваад ижил бас л нөгөө нэг ингээл ариун цэврийн үзэлгээс шалгалтын хүрээд ирлээ он гарцсан учраас. Андраа тэгдэг явдаг хариу сайхан гарсан тэгээд ингээд явж ийн одоо ингээд 6 сар боллоо гэдэг чинь 5 сар гарсан болчихлоо. Тэгээ овоо гартаа оруулаад энд байгаа байнгын буудаг зочид маань болохоор сэтгэл хангалуун байна. Тэр янзын өөрчлөлтүүд ирж явж байна, уран мөхч байна. Тэгээд ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд наар саргүй ажиллаад хүс хойсон тусцсан ингээд талах маа хоол мооло хийцэн байрч ирээд ийд 5 минут амар суул гэж өгөөд тэрийг жидэг зав байхгүй зүгээр баярлаа гэж нөгөө юм хийх гэдэг тайван сууж чаддгүй юм чинь. Тэгээд нэг юм том ажлын арга гарч чадсан. Тэгээд хийгээл явж байна. Тэгтээ одоо ингээд хүн олоход айгүй хэцүү байна. Коронавигоос хойш хүн олох гэж гэсэн юм. Ямар ч юм тий. Энэ хүмүүс нь хайшаа орчдгийг бүгд
зар өглөө байдгүй тэгээд нэг хит хитэн хүмүүс яг ажилд орё гэж ирсэн. Тэгтэл нөгөө Аха. нэг цаатын нөгөө нэг дайнаас нөгөө дөрвөөд ороод ирсэн дөрвөсөд нөгөө Аха. ажилтны бичгийг хүлээж байгаа гэдэг тийм бичиг баримтгүй болтой их байхгүй. Фэштэй Тэгээд бас. зүгээр одоо хичнээн мянга шалгалт ирлээ гэдэг бичгийг үзүүлээ энэ хүлээж байгаа гэхэд албан ёсоор юм аваагүй зүгээр нэг хүлээлтэнд орсон зөвшөөрлийг нөхнөө буцаагаад явуулах нь тэр нь тодорхойгүй хүмүүсийг би авч ажилуулах хэрэг байхгүй учраас авахгүй гэж бэлчдэг. Тэгээ ажилгүйдлийн газраас мөнгө аваад ажилтнад амьдрдаг улсууд хурж ирэхэд тэр улсууд нь болохоор хэдэн зуун 200-300 евроны зөрөө гаргахлаар энэ зөрөө хамаагүй гэртэл байж юм болоо усаа тэгээд тэр мөнгө ороод ирж байгаа юм чи ингээд эргэж орж ирэхгүй нэг ирэх хэвээр терминдээ орж ирчээд тэгээд яг ээж аав маань одоо 80 хүрч байгаа улсууд Монголоос ирлээ 3 сар захид гарахгүй 3 давхар буудал нийтдээ 67 өрөө те. Тэгээд цагаан хэрэглийн маань зөөгөөл орд ирний давуугийн маань солиол хийгээл өстой актер их тусалсан энэ бүр ядаргаанд амрах гэж ирсэн биш ядаргаанд очиод явсан. Хөөрхөн. Нөгөө актрисэндээ болж ирээд ирэхлээр нөгөө хажуурнаас юм асуух дээр чи уурлаа загнаа тухайн үед мэдгүй ингээ уурлаа туцаарлаад гараа явчих. Хүн гэдэг чи юу нэгэл хайртай хүн зүгэл уур уцаараа гарах юм гадны хүн болохоор нэг л найзынхаа хүн болчих юм. Тэгээд нэг өвөгч дүн дээр хурж ирэл их юм уу ихлээр жилсэн шат танихтаргүй хүн болоод өөрөө ч тэр аяр цагаач мэдгээ байлчих юм. Ийм актер стрессүүдийг давж тулаад тэгээд одоо нэг охин ирсэн надад тус одоод амьсгаа аваад За. Башко таслах хүн нэрцэн башко. Тэний тусалт айгүй хэрэгтэй болсон шүү. Чи надад тэр зар тавьж өгөөд янзлаа тэгээд холч хийсэн тэгээ хүмүүс ганц хүн тэнд ингээ ганцаараа гээд холбогдоод ирээд сайхан болж шүү дээ. Тэрээр би ч амар хурдан ярьдаг гэсэн. Тэрийг ойлголт өөрөө мэдэрдэггүй. Чухал босчдаг гэсэн шүү хилээрээ. Зүгээр ажил хэрэгч хүмүүс угаасаа тэгж ярьдээ. Тэр бол одоо байх амьдралын байх өнцөг байх асуудал ахгүй зүгээр хөшөө. Харин ч гоё юм. Хурдан ярих чинь зүгээр байдаг байхгүй юу? Нэг юм дээр удаан сунжирж яснаас сайхан тодорхой хурдан ярих чинь чухал байхгүй. За, танай хотелыг одоо хаяг байршил реклам байвал бас хоёлоо дунд нь тавья. Дээрээс нь ер нь хүн байрлуулж ажилуулах юм уу? Яах юм? Ер нь хоёул зарын чанартай зар тавих уу? Яах уу? Энэ подкастын дундуура би бол чамайг тавина гэвэл хамаагүй тавина, чамайг тавихгүй гэвэл тавихгүй чиний л асуудал. Чиний л одоо өнцөг. Найд нь сайн уу эдний нөгөө энэ Аугсбургийнхаа job center нөгөө ажилгүйдлийн газар руу нэг албан ёсны нөгөө компаниараа нийлүүлээд ингээд тийм нөгөө хүсн номер дугаарыг аваад зар тавьчихсан байгаад байгаа. Хэдэн хүн ирэх нь үү, хэднээс орж ирэх нь үү, тэрийг нь хүлээж байна. Тэгээ яг ингээд ойр орчинд байгаа хүмүүс боломжтой гэж байгаа ажил хайж байгаа оюутан хүмүүс байна. Хэлний курс явж байгаа. Одоо өмнөх үеишгээ биш. Сургалтанд ирсэн хүмүүс ч хүмүүс ч одоо нэг ажиллах хэрэг бас нэг хэд хоног хэдэн цагаар ажиллах хэрэгтэй болсон байгаа учраас ажиллана. Тэгээд тэр хол байна ингээд ажиллачаад явхлаар ингээд нөгөө богоон юугаар ингээд хэдэн километр газар явж ярихад бас ингээд цаг алдаад байна гэж ивэл
манай буудалд амьдраад өрөө гаргаж өгөө тэндээ өнгөө амьдраад ажилт манд туслаад өрөөгөө хийлцээд тэгээд хоол цагаа хийвэл миний өрөөнийхээ тоо хэрэглээд хоцнороо угаагаад ингээл тийм имийг л уриалж байна та. За тэгвэл гоё ингээд бас юмыг авч мэдхүү ингээд нэг аятайхан ажил хийчихсэн гэж бодож байгаа хүмүүс байл бас одоо жишээлбэл өөрийнхөө ингээ байгаа орчноо нэг сольж амьдраж үзмээр байна гэж байгаа хүмүүс бол чам дээр очиход бүр зүгээр юм биш үү гоё ингээ бэлэн байр байж гэн те бэлэн ажил байж гэн энэ чинь бас сайхан л боломж сайхан л санагдаж байна надад бол те урд нь уулзаад хоорондоо ярилцаад өөрийнхөө ажлаа туршаад тэгээ болж ивэл яагаад шинэ орчин шинэ нөхцөл байдалд очиж болохгүй гэж бас магадгүй шүү. Тийм хүмүүс байх шүү дээ ажиллах хэрэгтэй. За үзэхөө би нэг энэ ажлыг солимоор энэ орчноо солимоор ингээд нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст бол бүр л тохиромжтой юм шиг санагдлаа надад яагаад чи. Тэгээ би одоо хайж байгаа хүмүүс маань ихлээр одоо доод нь гэхэд хоёр одоо өрөө цэвэрлэх үйлчлэгч хайж байна. Тэгээ тэр үйлчлэгч маань бас тэр нөгөө бид нар чи нөгөө тогтсон цагт нөгөө хүлээ авахаа хаагдсан. Тэгээ дээгүр хийх юмнууд байдаг учраас 8 цагаар ажиллаад ах шаардлага байхгүй 4 цаг 6 цаг яаж хийх хэрэг цагнаараа өөрөө төвшүүлнэ эхний удаад хийхэд жоохон удаан байна мэдээж хэрэг ороо хийн юмаа хийн хитэд ороод ирэхээр гарт ороод урдан болоод ирэн тэгтээ чи зүгээр гэлзаад гэж тэгээд мөн хоёр дахь юм дээр гэх юм бол хүлээ авах дээр бас ресепшн дээр суух хэрэгтэй байна. Тэгвэл компьютертэй нөгөө нэг зочид буудлын бүх тэр сүлжээнүүд одоо ганц энэ манай сүлжээ биш. Ер нь л нөгөө Америкийн нөгөө cloud гэдэг програмыг тэгээд тэр програмыг мэдээж авна, имэйлүүдтэй харьцсан, захиалгуудыг авна, англи хэлтэй байх шаардлагатай заавал байхгүй. Том болохоо явахад хөл гараа уралцуулаад дохиогоор ярина, уцаар ярихдээ одоохондоо ярьж чадахгүй гэдэг нэг ойлголтод хэлчихнэ. Тэгээ утас дуурал захиалгаа авна, хүмүүсээ айн чек нь болгоно, аус чек нь болгох. Тэгээд хийгээд дээр нь ингээд хэл яриагаа сайжруулахаас гадна хүмүүстэй янз янзын үндэсний үндэстэй улсын хүмүүстэй харьцаж ярилцсан. Тэгээд компьютерийн мэргэжлээ дэвшлүүлээд өөр нь суралцаад ингээд нэг дор олон юмыг ингээд ста мультискулти гэдэг шиг л хийгээд сурчна да гэж л бас тийм байна те. Тэр тусмаа магадгүй энэ миний бодлоор энэ германч маш олон аус бэлдэнг байгаа. Манай Монгол хүүхдүүд жоохон зарим нь мэддэггүй байж магадгүй нь хотелийн чиглэлээр аус бэлдэнг хийж байгаа хүмүүс танаатай гэрээ хийж болох уу жишээ нь аус бэлдэнгүүд бас байдаг штэ тий хотел пах пхов юу гэдэг лээ хотел пах ман гэд тий дууд ороод ирдэг гэж шүү. Аус бэлдэнг гэхлээр би болохоор яг өөрөө энэ компани байгуулад ингээд нөгөө бүртгүүлэхэд чи ингээд яг тийм чиглэлээр хийгдсэн учраас би аус бэлдэнг бол би хийх байхгүй. За юм байхгүй. Яг нь аус бэлдэнг хийх тэгэхээр нөгөө цаана хэлсэн улсууд яг энэ дээр нөгөө туршлага солилцуулаад ажилуулах одоо эдгээр чинь нөгөө 7 хоногт 2 өдөр нөгөө нөгөө дөрмийн хичээлдээ суугаад энэ нөгөө 4-5 өдөр жилдөө ингээд нөгөө нэг практикумаа хийгээд ажиллаж явдаг. Тим юм дээр яг хүлээ авах дээр нэг суугаад нэг ажиллах боломжийг өгч болж байна. Өглөөний сайн дээр нь тусалж болж байна. Тэр чинь 6 цаг 8 цагаар ажиллана. Тэгээд салбарт байдаг. Манайх ямар 5 удаатай бодлоо шүү дээ. Нэг жижигхэн бодчихраас тэр нөгөө нэг угаах тийм угаалга тийм сервисүүд нь мини бар адрес байхгүй учраас өрөө цэвэрлэх боломжийг тиймэрхүү юмнуудаас нэг багаар хийгээл явна гэхээс яг тийм аус бэлтгүүдийн одоо сургалтын зориулсан тийм боломжгүй. Тэгтэл наа чим яг аус бэлдэнг хийж байгаа хүүхдүүдэд бас хамаарах юм байна. Ягаад тэгэхээр нөгөө аус бэлдэнг хийж байгаа хүүхдүүд чинь дадлагын ажил сургууль бол угаасаа цаанаасаа байдаг байхгүй да. Тэгэхээр чин дадлагын ажил хийх гэхээр яг л бас болох юм байна. Яг тэгвэл дадлагын ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдэг чинь их чухал юм баг ч үлээ. Тэгээд хийх бол тийм тэгээд бас юмыг аж мэдгүй бас нэг уул нь яг ингээд нэг чиглэлээр нэг газараа тууштай ажиллаад мөнгө хураа гэсэн үнд бол байр маар инээ тэрэд мөнгө төлөхгүй бол ингээ байл зүгээр л юм байна тий. Удаа гэхэлж ингээл хүний нутагт явж байгаа улсууд нэг 5 төгрөгөөч гэсэн жохор хагаад өөр юмдаа зарцуултлаасай гэсэн дэн байрны нөгөө дайгт өсчөөд байгаа үед чинь нэг өөр юм гэсэн нэг өрөөлтэй нэг жижиг умгар л та тэгтээ хамаахгүй унтчих хооронд усан шүшүүрэн нураа угаачих угаалгын өрөө байна. Тэгээд миний гэрээ би ч өөрөө дотор нь 2 өрөө 3 өрөө байрны дотор өөр ингээд дотор амьдарч байгаа болохоор тэдтэй гал тоомогоо нагаалхлаа төмпөс савын маань хэрэглээд хажуухан талд хүнсний 2 дэлгүүрээ залхуурсан үедээ
нөгөө голд нөгөө Макдоналдс нь байна. Тэгэл дискавч ороод идчихин. Тийм Тийм байна. чи тий. За. Германда ер нь амьдраад хэдэн жил болж байгааг нэ одоо анкер чинь? Одоо би чи 2001 онд ирсэн гэдэг чи одоо 26 гэж 25 жил 25 жил болсон биз дээ. 25 жил болсон. Тэгээд энэ бэлгэнд ер нь ингээл 25 жилээр ер нь бэлгэндээ өнгөрөөсөн байна да. Тийм үү. Тэгээд бэлгэндийнхаа хөгжмийн сургуульд багшаар ажиллаж байлаа. Ямар гоё. Тэгээд ажиллаад бэлгэндээ буудлаа ажиллуулаад тэгээд яг нөгөө ганцаараа ажиллаж байхдаа бол өөр ажил хийх ямар ч бодож байгаа. Яг л 7-24 л ажиллаж байгаа. Одоо 7-24 л ажиллаж байгаа. Тэгээд яг нөгөө ассистент туслахтаа болоод ирэхдээ чинь нэг өдрийн 8 цаг өдөөс хойш өглөө хэлж би хийдэг болоо өдөөс хойш 12 цаг хүртэл тэгээд завтаач ингээд гараад хувийн юмнууд амжуулах юмудаа хийгээд ингээд явцдаг. Одоохондоо энд бол энэ байшингаас гарах боломж байхгүй. Гарахныхаа нэг терраса дээр л гарч суугаад зочидтойгоо ярина. Юм хүм ярьж ороод өөр юм бол байхгүй л дээ тий. Тэгээд бэлгэнгийнхаа хөгжмийн сургуульд багшлаад онлайн багш төгөлдөр гураараа багш ингээд тэгээд янз янзын юмнуудыг хийлээ. Олон жил бас ажилласан, мэргэжлээр ажилласан. Дөнгөж ороод хэл байхад зочид буудал гэдэг газар анх орчихлаа. Тэгээ хилээ мэдгүй болохоор чи эхний сард өрөө цэвэрлээ. Ингээд чинь доорсол хүүгийн нууж хаахав. Тэгээд хүн адилхан л тэгээд өрөө цэвэрлээл хийсэн. Өрөөгөө цэвэрлээл явсан. Дараад нь тэр өрөөгөө цэвэрлсэн цаанаасаа тэр компани маань та өрөө цэвэрлэх хэрэггүй. Та өсч ивэл ингээд нэг жоохон нэг шатаар ахаад ингээд одоо өрөө шалгагч нь болоод ингээд яваач гэж утас нөгөө хар костюм пижак гэж юмсаад утас бариалдаг, хавтас бариалдаг гэдэг хэдэн давхрын хэдэн цэвэрлэгчэндээ хариуцаад өрөөнүүдийн шалгаар тийм юмнууд байна, ийм юмнууд байна гэдэг тав байсан болохоор бас их юм шаарднаа. Тэгээ тийм дээр ажиллаж исэн болохоор их туршлага судалж авсан байна. Олон Холливуудын оддуудтай тааралцаж үзэж байлаа. Германы багуудын гишүүдтэй танилцаад тэр хүмүүс чинь ингээд нэг бүх нэг буудлын ажилчдад зориулаад ингээд хүн тусдан Германы мөнгө гэж өгөхөөсөө илүү яг явах өдөр ингээд хитэн төгрөгчүүдний тэр нь бол тодорхой биш л дээ. Тэгээд юу салбарт нь мөнгнүүд өгөөд тэдрийг ингээ хүмүүстэй хуваарлаад залгаад өчтөг 20-30 евро гэдэг чинь өгнө гэдэг чинь бас хүн ихтэй чи хитэн хүмүүст ажиллаж байгаа байлаа. Хэр том буудлаа гэж. Тэр ингээл бас ингээ янз янз ингээл болоод явчихдаг юм байлээ. Тэгээд олон хүмүүстэй танилцаж их юмнууд сурлаа. Тэгээд доороос нь эхлээл ингээл явсан. Тэгсэн одоо тэр ажил маань ингээд өөрөө зочид буудлыг хариуцаад ингээд хүний нутагт явна гэдэг чинь ингээд мөрөөд хийлээд ингээд ажлыг доор гэж болохгүй, муухай бааш шээс цэвэрлээ тэгээд ингээд явж гэн хүний юмыг бохрыг цэвэрлж гэн гэж болохгүй. Ажил хүн олно гэхээс бид нар ажил болох хэрэг байхгүй. Тийм шүү дээ. Яг үнэ. Хийжээж бид нэр 5 төгрөгтэй олж гэн идэх хоолоон золгуулж гэн 5 төгрөгөд далд хийжээд 5-3 төгрөгөө ах дүүлүүгээ найз нөхдрүүгээ Монгол руугаа гэж оролцож байна. Тийм учраас бид нар бол ажил болох ямар ч ирэх байхгүй. Тэрийгээ сайхан хийж чадчихад бурхан байна. Дэлхийд ингээд сонсож байна. Энэ хүн ингээд юмыг өөрийн сэтгэлээрээ хийдэг ингээд. Дэвшсээр байгаад ингээд тэгээд өөрийн мөрөөдөлтөд хүрээд одоо ингээд бүхэл бүтэн зочид буудлыг өөрөө хариуцаад удирдах яваад ажилуулад ингээд даргыг хийгээ, даргаа хийгээд байгаа мó гэхлээр цэвэрлэгчээ хийгээд яваад тийм. Та гэхлээр сан техникээ хийгээд явчихсан. Бүх юмар л хийж байгаа. Бүгдийг л хийж байна. Эвдэрсэн байвал тэр эвдэрхийг засч जैन тог юм засарсан байвал тэрийг нь сольж янзлж аач нийж жин гэл ингээл хийхгүй юм л чалга нэг эрэхтэн орой хүмүүс нүрээд ирэхлээр нөгөө арай нэг жоохон гай хугацаа өмсчээд бүлээ авах тэр хүмүүсээ авчин өглөө цэвэрлэгээний хөдөлгөөний ажил хийж байгаа учраас бодвол шорцтой л ингээл хэвээр төмпөсө барьцал тавкал явж байгаа жишээ те ингээл нэг завсраар явна тэгэл хүлээ 10 цагаас хаалаа өрөөлүгөө орлоо гэртээ орлоо гэрийн үдний бөрөө дотроо сууж байгаа л имэйлүүдээ нөгөө өдөр нь хийж амжаагүй имэйлүүдээ ажил хойшоо тавих амар дургүй ажил дуусчаад тавьдаг тэр ажлуудыг маргааш гэхлээр маргааш нь ахаал тэр өдөр чинь яаж захиалгууд нэр нь тэрэндээ дарагдаал байгаад энэ болохгүй тийм учраас би ажил хойш нь тавьдаг миний нэг тийм нэг зан чанар байдгийг тэгэл тэрийг хийжээ дуусгана гэж хичнээн ядраал нүд нь ингэсэн байж исэн чи дуусгандаа гэж дуусгаал тэгэл 2-3 цаг гэж удажаал нэг тал тэгэл 4-5 цаг гэж босоод тэгэл орой 10-11 цаг хүртэл иймэрхүү байдалтай явж штэ одоохондоо. Яг энэ Германд ер нь одоо
ингээд хүмүүсийг хардаг байхгүй. Одоо жишээлбэл би чи Эдика супермаркетад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд манай одоо ингээд олон салбарын захирал ирж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Эдика чин дотор олон нэртэй байгаа шүү дээ, тэ. Сигал гэл нэр байлаа гэх чин тэр Сиглийнх нь тэр олон салбарын захирал Сигл ирж байгаа байхгүй. Мань хашир юу ч одоо юм шиг тэнцээ тэр жимс ногоо өрөөд тэн дээр шоколад хураагаал зогсож байгаа байхгүй. Ерөөсө тэрийг нь штэ энэ нөгөө олон салбарын эзэн захирал ороод ирлээ гэж хэн ч анзаарахгүй. Ерөөсөө яг ингээд нөгөө адилхан өмсдөг энгийн ажлын хувцас өмсвөл яг адилхан дунд нь ажлын авгаан ч гэсэн би одоо захирлын авгаа гэж ингэж мөнгөсөн юм байхгүй. Яг л адилхан нөгөө ажлын подволко өмссөн, ажлынхаа хувцас өмссөн зогсож байгаа байхгүй. Тэгээ би ерөөсөө нөгөө тэр захирлан ч гэж анзаарахгүй л хажуугаар нь сайн уу гэхээр сайн гэл энийгэл нөгөө завгүй юм чи явахтай Google гарч яхад нөгөө кастны хөдөлгөгч чисээ захирлыг харсан авгаатайгаа тэр юм хийж байгаа. Ямар захирал нэ гэсэн чинь чочж байгаа юм чинь яг нөгөө нэг одоо ингээд салбараа хариуцсан ч бай тэр бүх том дарган ч бүх юма яг ингэж хурж ажилдаг. Тэр нь нэг талдаа энэ Герман улсын нийгмийнхэн давуу тал юм шиг санагддаг. Бүх одоо нэг ёсондоо нөгөө хүн ээж хүн гэрээ цэвэрлэхдээ өнцөг булангаа мэдэрч болон тохоогүй тоосыг арчдаг шиг ажиллаа хийж байгаа хүн яг тэрийг мэдэрч ингэж бүх юма зохицуулж хийж чадах тусмаа тэр нь чанартай тэр нь үр дүнтэй байх шиг яг байгууллагын хувьд бол тэгж харагддаг. Тэгээ чамаг бол амар ойлгож байна. Яг л тийм хүн байна. Би одоо ганцаараа даргана гэчихэд ингэ суугаад тахад ажилчид байхгүй миний ажиллаж явахгүй. Тэр хүн надад заягдаж өгсөн миний төлөө гэж явж байгаа тэр хүнийг би хохироохгүй 5 төгрөгийг бас олгож өгч явж байгаа ном ёсоор нь хувьд тэгээд 5-3 төгрөгөөр боломж байвал мэдээлэл өгч баяр тэмдэглүүл ингээд нийлээд ингээд явчихна хүнийг баярлуулж яваад тэгээд ажлын үн дээр бас ингээд би дарах шүү гэх тэр хүнээс зайгаа бариад ингээд агуу чи тэрийг энийгээ хийгээд тушаагаад байх биш юм нь болоход хажууд нь ороод сэлээд ингээд бүх юм хэлцээд явах чи энэстэй ирээ цааргүй ингээд хамаагүй юмаа хийгээ явж идэг тэгэл байж уцас дуурдаг зочин хүрээд ирсэн айн чиг болгосон юм өрөөгөө авсан гэхдээ хөлсмөс нь гойцсон илдэг янзын төмпөс гарч юм уу барьсан бохор давуу маа барьсан одоох энийгээ тавьчаад ирээ хөлс гарцаа хатуусчлаа гэсэн ингээд ороод энэ хүмүүс хараад ойлгож тийм учраас юунд нь ичхэдээ нэгэн л байж байгаа бүхэл юм хүний амьдрал шүү дээ чинь тиймээс дараа гоё байхгүй дунд нь орж ажиллаж хүмүүсээ явна. Тэгээд тавих шаардлага болоод тэгээд найзан журам гэж ингэсэн мөртлөө тавих шаардлага өндөр тавина. Ажил бол ажил байдаг тий. Яс. Найзаараа ингээд явчихад хичнээн юм байлаа гэсэн ч биш шалгах юм аа шалгах шаардсан юм аа за тэр яг язаараа хүлээж авах шүү гэдгээ хэлнэ. Бусад үед нь бол тэгээд энгийн найзууд тийм байдаг болохоор бэлэндээ хаад чинь тэр нөгөө найзууд буудлууд ингээ байхлаар ажилчид маань хүрээд энэ гэр нь ойрхон байдаг учраас дугуйгаа боог ганцаараа байж байгаа 5 цаг ирсэн хүмбүү ивэл гэж гадаа татал сууж ийн тэгэл юу хийж байгаа нохоогоос ахиглуудаад авчих тэгээд чам дээр жоо буу халтгаад хүрээд ирлээ гэж нөгөө германчууд ч хүрээд ийн тэгээд энэ тэрнээс ингээ ажиллаад хараа явцсан хүн маргааш өглөө ирээд ажилдаа ирнэ гэж юу гэж тэгж хурж ирэхтэй тэгэхээр чинь хүнтэйгээ тэгж харьцахлаар чинь хүн чинь тэгээд энэ дарах зэрэг юм шүү найзын холбоотой тэгэл ингээл ярьж идэг тэгээд яг юмаа шаардаад авахлаарэ хүн чинь бас ажиллаад тэгээд айгуу гоё гэдэг юм а тэгээд нийт ч ингээд дундаа ороод ажиллах юм ингээд зай байхгүй ийм их болох тэгээд сэтгэл авих юм а хэлж чинь ярих юм а ярьж чинь инээ чинь дуул чинь коридороо дуулаад аялал ингээд явж чинь бүгд тэгээ нийлээд коридороос дээш доошоо ингээд нэр усын дуудаал ингээд явж хахад чинь зочдуудыг л унтж хахад сэрэж гомдол авчихгүй л бол тэгээд коридороор ойрлоо чи хаана би энд вэ тэнд вэ нүгэл тэгээрээ ингээрээ гэл ингээд явж ах чинь тэ айгуу гоё гэдэг л да сайхан гэж гоё. Тэгээд чиний хувьд бол ийм маш гоё хөдөлмөрч бас их гадагшаа төвтэй өөр их нээлттэй чөлөөтэй ёстой л нэг манай подкастын нэрээр яг байгаагаараа хүн бохгүй. Тэгэхээр чин зэрэг энэ яг байгаагаараа зан чин чиний ажилчид болон чиний одоо энэ ирж байгаа зочдыг чинь бас их татдаг гэж бодож байна. Миний хувьд бол чи бол яг хүнийг яг тэгж татдаг тийм зантай хүн байна гэж найз нь харж байна. Тэгээд бас баярлж байна. Гоё юм. Гоё тэгстэй сайхан тэгээ харин ингээд өөр газар ирчлээ тэгж байгаа боломжтой болоод ирэхлээрээ нэг жоохон хоттойгоо танилцдаг дээ нэрсэн хоттойгоо танилцдаг танаас энэ чи ганцаар 7-24 шүдэ тэгээд харж байгаа шээ тэгээ одоо нэг тэр санал маналууд нь ирж байгаас эрс өөрчлөгдсөн тэгээ тэр хүмүүсийн бичиж байгаа тэр юмнууд нь интернетээр тавьсан юмнууд нь аюул сэтгэл
Мэдээж хүний ирээдтэй бараатай хүмүүс байна. Янз бүртэй. Бол мэдээж аавна. Хариулт. Тэгсэн хэрнээ хүн хараад хүний хийж байгаа хөдөлмөрийг хараад үнэлээд ингээд бүр зүрх сэтгэлийн минь ингээд энэ буудлын зүрх нь ийм хүн байгаа. Юу хийж юм гэхэд энэ дарга нь гэдэг хүлээ авах дээрээ сууж байна. Тэгээ байж өглөөний цагаа ингээл явж явах юм. Өглөөний цайн дундуур алга болсон цагаа угаал дэш харахад өрөө цэвэрлээд явж явах юм. Энэ буудлын захирал гэдэг байгаа хүн нь энэ буудлын зүрх нь юм аа. Их сайхан байлаа тийм байлаа гэхэлэр хүний сэтгэл чинь бас ингээд айгүй урам ордог. Тэгээ штэ. Юмнууд нэрнэгээл бан гал ингээл ирэхлээр чинь нөгөө зочдын юмнууд ирлээ гэн тэгээ бид чинь цаанаасаа бас тэрэнд нь хариултын нөгөө өстой тийм олон нөгөө юмнууд байгаа чи интернетээр нөгөө захиалж байгаа захиалгууд booking.com check 24 одоо ямар хүн мэддэггүй янз юмнууд байгаа юм чи Expedia гэл ингээд бүх тийс порталуудаар тэгэл хүн бүнэс чи янз гомдлууд энэ янз юмнууд энэ зам трейлер хараад Мералд би одоохондоо засаж бүтэн тийм засвар хийж чадахгүй учраас цэвэрлэгээн дээрээ өөрөө хүмүүстэй харьцаж байгаа хандлага дээрээ ямар оноо тэгэл миний хийж байгаа одоо яг хийгээл ингээл зүтгээд яваад байгаа юм маань өмнөлөөд явж ийн гэдэг чинь одоо ингээд манай бодол дээр одоо нэг 2 3 өрөөнд ингээд балгарын энэ нэг одоо нэг таксер гэдэг нэг юу биш нэг захиа одоо нэг юу гэдэг нэг баха ачаа бас бараа нэг зөөвлж өгдөг нэг ачааны машины жолооч нар хүн даасан машины ч юм уу жолооч нар тэд нар ингээд нөгөө энд бүр ингээд бүтэн жилийн гэрээнүүд 2 3 өрөөнүүд ингээд өдөр болгоно. Нэг өрөөндөө 2 нэг нь өглөө хэлжинд яваад нөгөөх нь орой хэлжинд орой 10 гэж яваад өглөө болж ирдэг. Нөгөөх нь өглөө 6-ад яваад орой орж ирдэг гэдэг ингээд тэгээ эдгээр чинь ингээ олуулаа байхлаараа машина 50 тэгээд 5 дахь өдөр нь хагас өдөр ингээ дахиад нэмэгдээд 2 нэмэгдэж орж ирээд 2 бол гэдэг ингээ 4 тавуулаа. Тэгээд гэж яг ганцаараа явж гэн юм хийж гэн ийшгээ юм зөөгөөд явах энэ болоод явчих чинь орсоор яана нөгөөт нь орс их сурч ирсэн гавья байш вэ? Зарим заяа юу гэдэг вэ гэхээр нөгөөт нь балгаараараа ирэх орсоороо ирэх тэгээд сүлдээ хэлэмээрэл орс үг нь орж ирээд ганц нэг англи үг нь орж ирээд тэгээд идж байгаа штэ л гээд орчуулаад ингээд тэгээд хөгийн юмнууд болоод ярьж өгч байгаа чи тэгээд энэ хүмүүс чи ингээ хараад ингээд нөгөө зочдын нойл нь байна анх ингээ ороод ирэх зочдын нойл нь ямар хүлээж авах амар байсан. Тэгээд би чи ингээд ороод явж ийн өглөө цэвлээд явсан байна ороод ир чин дараад нь ингээд яж хахад цэвлээд тавьсан байна. Энэ хүн ингээд минут өөртөө засалгүй явж ийн шүү гээд ирэхлээр энэ хүмүүс чи бүтэл өрөөнд айгүй цэвэр цэвцгэр мундай байдаг болчтой юм байна. Хэрэгж байгаа жолхон мөр тэгээд янзтад угаацсан бол гар хүлээ харцсан бол тэр цаасаараа тэр юм арчаа цэвэрлээд миний ажлыг хөнгөлөөд ингээ явчихж байгаа байхгүй юу. Тэгээд шунтай хүн байсан бол энэ юмаа хийнэсэн энэ ямар хамаа явсан гэж орхич чинь хүнтэй тэгээд ямар ч зэндааны хүн ямар ч мэрэгжил хийж байгаа хүн бай ямар ч амьдрал ахуйтай хүн байгаа бид нар гаднаас нь хараад дүгнэх ирэх байхгүй. Тийм онцлог тийм учраас би хүнийг харьцаж ялгаж харьцахгүй гэдэг бүтэн энгийн харьцаагаараа харьцна. Тэгээд өөрөө ихтэй ууртайсан чи миний ачаалаас одоо би өөрөө уралж байгаа энэ урыг би яах хэрэг энэ зочид гарах үлээ гэдэг нь. Тэгтээ тэр зочид чинь зарим сонин хүмүүс илнэ. Тэгээд янз ааш хүмүүс ирэхлээр чи бас өөрийнхөө нэг монгол хүний нэг омгшин зан гэж бас байдаг юм байна. Уурлаад ингээд тэрний эхлээл аштах ингээд оролдоод тэгч чинь үү гэдэг тэгэхээр чинь за чиний гадны хүн хүч ирчээд ингээд байна гэсэн тиймэрхүү өгүүлэмж янзаар харьцах юм бол тэр чигээр нь хариулт өгөх гэж үзсэн шүү дээ. Тэгээд өөрөө алдаа биш одоо тэрхлээрээ жоохон чангараал явна шүү дээ. Тэгэх гот чи нөгөө зочид чи өөрийнхөө алдаа гараад энэ танаа бодлоо танаас л чиний чи алдаа малдаа гэдэг шал өөр өдөр өөрийгөө захиалсан байх шүү дээ. Сүүл өөр буудалд захиалчаад хурж гоо яхлаараа байдгүй мэдэж байна гэдэг имэйлээс шалгачдаа гэдэг үгүй мэдэж байна л гэдэг нэрээр чи он сараар чинь хайлаа болтгүй захиалгын номероо имэйлээс шалгаадахтаа та тэгтэл үгүй мүгээд тахлаа нөгөө яг өөрийнх нь нөгөө портал дээр захиалдаг юм дээр нөгөө нэрийг нэгэд онцсон чинь шал өөр газар захиалсан эсвэл өөр өдөр захиалаад нөгөө овг нэрээ содод ингээд бичиж захиалсан болох гэж олдохгүй. Нийтэмтэй янз юмнууд гон тэгэл хөгжилтэй л дээ тэгэл заримдаа стресстэй тэгэл стресс дунд нийтэмтэй хөгжилтэй хүмүүс ороод ирэхээр айгүй гоё тайван. Тэгээ штэ. Гол онцлог нь тэгэхээр жуулчд нэг хэрэг баг. 5 дахь өдөр 1-ээс 4 дахь өдөр гэхээр манай бодлоор ер нь ажилчид ирдэг. Алтан байгууллагын
засвар засварын хүмүүс байж байна. Энэ одоо яг манай энэ буудлын уртлын 4-5 давхар нэг байшин байгаа гэдэг. Тэгээд доо 1-5 кантин нэг хоолны газар шиг харагдаад байдаг байхгүй юу? Байгууллагын хоолны газар юм байна гэсэн. Нэг зочин ирнэ. Орой бүтэн сайн орой 9 цаг гал хурж ирнэ. Нэг чамдамаар тэрэл орж ирнэ. Тэгэл ингэчээл 3 хоног байчаал 3 дахь өдөр явдаг байхгүй юу? Тэгээд ямар байгууллага юм бэ? Би энэ мэнтэй танилцаагүй ямар баалтан байгууллагын контрол байгаад байна гэсэн. Макдоналдсын махыг хийдэг махны үйлдвэрний дотор байж байгаа. Тэгэл зүгээр. Тэгээ манай бодол дээр яг нэг үйлдвэрлэл мэргэжлэгээ техник гэсэн нэг яг төвөө цахаас жоохон зайдуу ачааны машинууд ороод ирдэг ингэчдэг. Тэгээ ажилчид нөгөө гэрээсээ хоол хэдэн зуун километрээр явж байгаа улсад ажиллаа тараад яваад юм гэж яахгүй учраас ажиллаа тарчаад нэгдэг өдрийн өглөө бол буудлын машины зогсоол хоосон. Тэгэл өөр явах юм бол энэ бодолч одоо хүнтэй юм уу ашиг байдаг юм болов уу гэж харагдахаар тэгэл ажид нэгдхэн орой 6 цаг 7 цаг болоод ирлээ чинь ойчрлоод нөгөө өрөөгөө ам гэдэг нэг ажиллаа тараа гэж байгаа улсад чинь ойчрлоо зогсож чинь машинаас эдэр чинь тэгэл 2 дахь өглөөний дээр чинь өрөөд амар цэгцэн байна. Тэгэл орой 10 цагаас хойш ажиллаа тарчаад ирээд нэг ТV уугаал танхиа татаад гадаа сонсоод юм хүмүүс ярьж сонсгаж 10 цаг өнгөрөөл ирэхээр ороод өрөөлөг орж үзчихээд өглөө 6-7 гэж эргээд машин зогсоол хоосон байж байгаа орой 5-6-7 гэж дүрээ тэгэл тавтах үе да. Тараал гэрлүүгээ тавтах хагас өдөр явчин тэгэл бүтэн нэгдэх өдөр мөрөд ирнэ. Тэгээ хагасан бүтэн өдөр нь болохоор энгийн жуулчаад нөгөө нэг ингээ манай буудал урдны замтайгаа ойрхон. Мюнхен рүү явхад 70 км-ийн зайтай. Швейцар руу, Итали руу, Франц руу явах зам ингэж явж байгаа учраас тэр олон цаг тэгээд дундаа нэг хоног амарч нүдэ альчаадаа тайлж амдаа гэж яг. Тэгээ яг энэ нөгөө явуулын замдаар учраас хагасан бүтэн сент нөгөө амарч байгаа аяллаа улсууд Итали руу, Швейцар руу явж байгаа Мюнхен рүү одоо Мюнхенд болоод нэг очиж чинь Бельги рүү сайшгаа явж байгаа улсууд нэг дахиад 300 км 200 км дутуу байгаа улсууд манай буудлын дээр ирж хомчоо тэгээ явдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд хагасан бүтэн сент яг нэг явуулын зочдууд ирээд явчихж байна. Тэгээ бассейн байдаг юм шиг байна. Тэрийг нь хаана гэдгийг би мэдэхгүй л хүнээс нь зочноос нь өөрөөс нь асуусан чинь нэг хүүхдүүдийн нөгөө бассейнээ сэлэлтийн уралдаан гэдэг энэ болтгийн байна. Тийм юм эрцгээд юм бэлээ. Тэг хүүхдүүдэд дагуулаад энэ сэлэлтийн юуных нь гэдэг ингээд бөөндөр эрцгийж илээ. Тэгэл ингээд байж гэн тэгэл аялал жуулчлалын автобусууд ирж гэн тэгэл автобусны жолоочин зочдуудаа буудалд нь хүргэж өгчөөд ирээд буудал дээрээ бууж гэн ягаад гэвэл нөгөө төвүүдэд нөгөө ачааны машин автобусууд нөгөө парклах олон ч айгу ховор олцдоггүй бас. Тийм болохоор энэ захын газруудын бодлууд чинь болохоор машины зогсоолно үгүй. Тэгээд юмнуудаа зогсоох чинь амар тайван. Тэгээд энэ хоосон автобусууд энэ доторх юмтайгаа ирэх яасан юм бэ гэж тоглолдог байхгүй жолооч нөгөөд ирэхдээ доторх хүмүүс нь ягаад манай өрөөг авахгүй байна гэж тоглоол инээлгэн болно. Тэгээд ингэж байж идэх юм да тэгээд хөгжилтэй гоё тий. За гоё сонирхолтой юм байна. За өөр одоо танаж очид буудлын одоо нөгөө нэг нэр хаягийг хоёлаа энэ дээрээ пэйж дээрээ 50 үсттэй. Би 50.
Би чам руу өгөөж явуулчих. Манай буудлаа яг маань гэхлээр Ibis Budget Augsburg Gersthofen гэд хотод байгаа. Augsburg-ээс нэг машинаар бол нэг 10 минут яваад төгс ороод ирэх. Буудлын дээр ирж бууж илаа шүү дээ. Бэлэн байхад бууж ялаа. Бэлэнгийн хоёр буудал бэлэнгийнхэн төвд би бас ингээ хантайгаа цуг ингээ буудлаа ажиллуулаад хамтраад ингээ байж хад манай чуулгахын ирж буулаа саяхан. Юун дээрээ буулаа, Schönefeld-ийн онцны буудлын хажууд буудал дээр байлаа. Бүх цэргийн чуулгахын ирж бууж ялаа. Би ч урдын хүмүүс ээж аав ирсэн үед байдаг. Масахаа шараад гартан дотор сууж байхдаа дуу хуур шүлэг наад маань уншаад Монголтой байгаа юм шиг байна. Тийм үед чинь ингээд сэтгэл агшаад айгу гоё байгаа юм чи нөгөө Монголоосоо хоод тэгээ хүний нутагт байхлаар ааваараа овглохоос илүү монголоороо овглож явдаг юм байна. Энэ хүн монгол дээр хүн чинь монгол гэсэн нэрийг надаас болоод хүмүүс танихгүй хүмүүсд муухай эвгүй төр үздэг. Нэрийг хаахад ингэж явдаг. Болормаа гэсэн нэрийг найд нөхдүүд маань боог гэж дуудна уу гэхээс ави маань нэрээр дуудаж явна. Бусад хүмүүс нь болохоор очир бати, очир батгүй, очир фрау, очир бата, миссис очир батаа л гэж явна. Энэ хүн чинь монгол шүү гэд монголоороо овглоод аавынхын нэрээр дуудаад өөрийнх нь нэрийг батцсан явдаг байхгүй би чинь. Тийм яг монгол. Тэгээ Монголоо харах дээр баярлдаг, хүмүүсээ дэмждэг. Энд тэнд явхад монголчуудын амьдрал минь ямар үлээ сайхан байгаа л та, сайхан байж байгаа ч гэсэн тэгэхэд тусдын болоод ингээ явчих гэсэн хүний нутагт болж өгөх өөрийнхөө оролцоогоо тусдын болоод явчих юмсан гэл явж байна да найз нь. Тийм шүү дээ. Үнэн. Нүдээ чи гарлаа тэгсэн ингэсэн гэл юм. Сайн нөгөө эдний нөгөө нэртэй дууд чи нөгөө нэг мак гэс нөгөө нэр нь одоо орж ирдгүй. Нөгөө хүүхдийн нөгөө voice kids мэдсэн нөгөө шүүгчээр суугаад идэг та. Марк. Тэ Монголд очсон. Марк Монголд очсон юм уу? Тэг бүр 3 чиглэлийн телевизийн нэвтрүүлэг гарсан. Ялдаг. Тийм үү. Тэрийг үзээд би тэдрийг н германчуудтай үзүүлээд ингэж гэсэн манай монголын хүүхдүүд тэнд оролцсон тэр нөгөө ихэр бэлий гэсэн үү ихэр хингэлээ нэг охин байсан англи манглаар чөлөөтөө яриад монголын нэрийг хангалтсан явж байна. Энд зочид ирж байна найзаа. За тэгээд хоёулаа гэлс өндөрлөө. Манад оролцсонд бас баярлалаа. Минь найз ингэж очтны гэсэн ажиллаа хийхгүй бол болохгүй. Манай подкастт орсонд баярлалаа. Баяртай. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Ийм ажил хэрэгч бүсгүйг шуурх хийж орууллаа. Үзэгчдээ бас баярлалаа. За баяртай минь найз. За